За сайн байцгаана уу. Яг энэ бичлэг хийхэд яг юу гэж хэлдэг юм бол яг эхний 1 2 3 өгүүлбэр яг ингээ за сайн байцгаана уу ч юм уу. Юу байцгаана ч юм. Яг би яг тэрнийхээ утсыг яг олохгүй байхгүй. Яг олчих юм бол яг алах гээд байгаа юм санагдаад байгаа байхгүй. Яг нэг асахгүй. За тэгээд угаасаа учрыг нь олохгүй болохоор яг яриалга бол яваад орчих. Яг хийх гэдэг байгаа юм нөха. Тэгэнгүүт maaхан баг бүгд мэдж байгаа хэрэг одоо энэ нөгөө 1 сарын 1-ээс замын хөдөлгөөнд одоо AI замын хөдөлгөөний зөрчлийг илрүүлэгч AI нэвтэрсэн гэдэг. Ерөнхийдөө бол хүмүүс амар бухимдалтай жоохон шүүмжлэл инээ тэрэ гэдэг. Би яг сонссон болохоос яг ингээд бичлэгийг хараад яг яаж ажиллаад байгаа гэдэг ингээд нэг үзье да гэж бодож ирсэн. Ерөөсөө бодож ирсэн. Тэгээд бодож байгаад өөрөө нэг бичлэг хийгээд яг өөрийнхөө хэмжээгээр за би энийг хийх юм бол нэг ингэж иймэрхүү хэмжээнд ер нь бол нэг иймэрхүү хэмжээтэй ингээ бодоод хийх юм байна гэж бодоод нэг бичлэг хийгээд тэгээд дараа нь яг pieces ингээд яг зориулаа ингээ бичлэгийг хайж үзлээ л дээ. Тэгсэн ер нь яг миний бодсонтой адилхан юм байна. Тэгээ яг юу гэж хэлгээ гэвэл хэрхэн одоо AI ашиглан замын хөдөлгөөний дүрмийг зохицуулах системийг хийх вэ гэдэг сэдвтэй бичлэг эхэлж байна. Тэгээд юу ч гэсэн одоо яг энэ бичлэгийг ингээ үзсэнгүүд ингээ замын 3 игнэтэй тий 3 игнийг яг ингээ яг одоо хиймэл оюухаа ингээ хараад энийг ингээ давсан байна уу даваагүй байна уу гэдгийг мэдрээл хэрэг давсан бол яг тэр акшнд нь зураг дараад тэгээд тэр дарсан зургаа дараа нь дугаараар нь хайгаад тэгээд дугаараа нь хайгаад ирэнгүүт чинь яг тэр жолоочийн мэдээлэл ороод ирнэ шүү дээ. Яг тэр мэдээлэл орж ирэнгүүт нь тэр жолооч руу ч юм яг эсвэл яг юу гэдэг ийм Монгол гэдэг янз бүрийн аппликейшнаас ч юм уу мэдээлэл өгвөл торгуул явдаг юм шиг байна. Яг энийг. Тэгээ энийг болохоор яг хэрхэн хийх вэ те? Яг яаж хийх вэ? Яг юу юм бэ? Яг юу болоод байгаа гэдэг. Ер нь бол аягүй амархан санагдсан надад бол. Тэгээ өөрийнхөө хийж байгаа. Яг энийг хийхэд бол надад нэг 2 парт л хэрэгтэй юм билгээр. Би 2 угаагаа л хий гэж бодод байгаа. Ерөнхийдөө бол нэг тайлбарлах хэмжээний бичлэг хийх юм бол нэг 2 бичлэгээр хийх юм болов уу гэх. Тэгэнгүүт эхний ээлжинд бол мэдээж юу яана. Модулууд аавна. За энийг ийсэн. Тэгээд нөгөө юун дээр өмнөх бичлэгэн дээр нөгөө хабын тухай одоо хаб яг яаж ажиллах юм одоо хөдөлмөр аюулгүй байдал одоо каск фантазиг яг AI яаж шалгах юм яаж мэдрэх юм айлуулах юм гэдэг нэг жоохон нэг хар бор яриатай нэг бичлэг орсон. Яг тэр яг YouTube зориулж хийгээчгүй зүгээр хүмүүс олон асуугаад тахаар нэг хүчлэн тайлбарлаад яах вэ гэж бичлэг хийцэн чинь амар их юутэй л байлээ. Хил амтай л байлээ. Тэгээ яах вэ одоо тэгээ яг өөрөө хийж л байгаа юм чинь. Тэгээ яг одоо энэ AI систем гэдэг бол ер нь бол хятадын нэг юм бичлэг байгаа байхгүй юу? Нэг юм зам дээрх одоо IP камерын нэг тийм бичлэг. Тэгээ Монголынхыг бол би хайгаа олоогүй ер нь бол олдохгүй л ахaltaа тийм хаалттай л идэг баг. Үгүй бол нэг юм өөрөө очиж нэг зам дээр ингээд нэг бичлэг хийж зогсож байгаа яг зориултын бичлэг авдаг ч юм уу гэж бодоод. Техник л нэг юм хятадын бичлэг аваад тэгэнгүүтээ одоо энэ бичлэгээ үзчихээд дараа нь болохоор яг л адилхан нөгөө системээрээ л ороо явуулсан. Тэгээ одоо энэ дээр болох нөгөө модель уншуулад яг модель хэрхэн ажиллаж байна одоо өмнө нь бол яг энэ зурган дээр бол нөгөө каск фантазиг ингээд шалгаад байсан шүү дээ. Одоо бол яг энэ хүн мөн гэдэг ингээд хүн мөн үү шүү. Одоо энэ зурагнаас хүн гэдэг тийм дүрсийг хиймэл оюу ухаан одоо ингээд зураг боловсруулалт хийгээд гаргаж авч байна гэдэг алхмаар ороод за тэгэнгүүтээ за хүн бол ажиллаж байна тийм үү. Тэгэнгүүтээ энэний дараа болохоор машин гэдэг модельээ сонгоод тэгээ машин дээр ингээд машины зурган дээр ихтэй ингээд тест хийж байгаа байхгүй. Тэгэнгүүт машины зурган дээр тест ингээд одоо автомашин тэ эсвэл ачааны тэрэг эсвэл автобус гэдэг ингээд машиныг төрөл нь ингээд юу яаж байна. Төрөл нь ингээд боловсруулалт хийгээд таамаглал дэвшүүлээд
юу гэдэг зургаас одоо объект хайчиж байна гэж үг байхгүй. Хиймэл оюухан. За модель бол ажиллаж байна уухгүй гэх. Тэгэнгүүтээ хиймэл оюу гэдэг. За энд би нэг юм бичлэг хийгээд. Тэгэнгүүтээ энэ нь болохоор юу яага одоо саяны энэ замтай эхний энэ замтай бичлэг шүү дээ. Одоогийн замтай бичлэгийн энд би нэг юм яг түрүүний одоо энэ Facebook дээр байсан шиг одоо яг энэ систем шиг нэг юм шугам үүсгээд тэгээ энэ шугамыг давах юм бол одоо торгуул ирэх хэмжээний тэ тэр хүнд торгуул ирэх хэмжээний яг тиймэрхүү юм бодоо хийж байгаа. За тэгээд энэ зургаас эхлээд одоо энэ камер ажиллуулаа үзсэнгүүт одоо энэ яг энэ цэнхэр үүссэн байгааз одоо яг энийг л одоо ингээ машин гэж объект олсон объект маань яг энэ зураасыг давхал юм бол энэ бол дүрм зөрчсөн үйлдэлээ гэж торгуул бичдэг. Ерөнхийдөө дүрм зөрчлийг илрүүллээ гэсэн нэг үүрэгтэй. Тэгээ яг зам болгон дээр яг ингээ харагдж байгаа камер болгон дээр арай өөр төвшний ингээд иймэрхүү нөгөө замын дүрмийн үг ингээд зурдаг, бэлддэг байх гэж бодоод байгаа. Яг замынхан Монгол улсын яг тэ юу нэг жолооны дүрмийн дагуу яг бэлддэг байх гэж бодоо. Тэгээ эхний эзэнд бол нэг ганц зэгэд хийлээ. Яг дүрмийн дагуу бол биш. Тэгээ энэ болохоор яг real time дээр ажиллахгүй үгүй юу гэх. Тэгээ би нэг камер надад бол угаасаа IP камер юу байхгүй. Би тэгэхээр яг real time дээр яг ингээ Монголын замын IP камертай холбоотой хийн гэж бол байхгүй. Тэгээд саяны бичлэгийг ашиглаж хий. Наад ингээ бичдгээ ингээ ажиллуулаа үзэнгүүт одоо яг энэ дээр орж ирж байгаа. Одоо энэ замын энэ шар зураасаар тест аваад үзэхэд энэ шар зураас чинь одоо энэ бичлэгэн дээр бол энэ цэнхэр одоо энэ нэг юу гэдэг цэнхэр юм квадратын дотор байгаа байхгүй. Тэгээ энийг ингээл битүү шар болгоцсон л гэсэн үг ялгаа. За тэгээ шар зураасыг цэнхэр зураас давлаа энэ зэн улаан болж илийн энэ бол дүрм зөрчсөн үнэ гэдэг. За энэ машин араас нь оож ирлээ дүрм зөрчсөн бас зураас давсан гэдэг. Энэ яг тасархаа зураас байгаа ч хамаагүй л дээ. Энэ бол нэг иймэрхүү ингээд иймэрхүү жижиг алдаанууд бас амар их байгаа. Ерөнхийдөө бол би бол байгаа л гэж бодсон. Яг энэ дээр ингэж харагдаж байгаа болохоор за мэдрэмж хардах юм да. За яг ингээд зураасаа ингээд одоо энэ толин л зөвхөн ингээд давцсан байгаа байхгүй. Бусдаар бол дүрм зөрчөөгүй гээд. Зөв толин л ингээд давцсан хэсгэн дээр ингээд нэхтэр дүрм зөрчсөн ингээд орж ирж байгаа. Энэ дээр бол бас яг тийм байх магадaltaй ч юм. Яг юу гэж жоохон фильтр тавиад эсвэл нарийн ширийн бүр нарийн хичээлтэй шалгачл байгаа байх л та. Тэр бол амархан засахад бол ямар ч асуудалгүй. Тэгээ нэг иймэрхүү парт нэгээр оруулаад. Тэгээ яг энэ зураасаа давах юм бол дүрм зөрчсөн гэсэн утган дээр ороод тэгэнгүүтээ дараагийн парт 2 болохоор одоо ингэ дүрм зөрчсөн яг энэ үед нь зургийн дараад одоо машины дугаарыг кроплж аваад тэгэнгүүтээ тэр кроплсан машины дугаараа яг зөв гаргаж иж чадчихна уугүй юу гэдгээ хараад тэгээ мэйл ирүүлгээгээл парт 2-оор бол дуусчих. Тэгвэл ерөнхийдөө бол нэг гудамжинд бол нэг замын AI хөдөлгөөний зохицуулагчтай юу гэдэг AI энэ юу гэсэн нэлээ энэ ч юм. Хиймэл оюухан суурилсан автозамын зөрчил илрүүлэх хяналтын систем. Ерөнхийдөө хийж байгаа гэсэн үг. Тэгэхээр юуны бичлэг нэлээ хийх бодолтой байгаа. Юу нь бол яг AI-ийнхаа талаар бичлэгүүдийг ингээл хийхээ яваад ах бодолтой байгаа. Тэгээд ингээ хүмүүс ингээ бүр амар сонирхоод ирэх юм бол яг нэг бүрчлэн яг ингээ яаж хийж байгаагаа харуулна бичлэгэн дээр. Сонирхгүй зүгээр л үзье гэвэл тэгэл үзгээл тэгээ энэ хөө бичлэг хийнэ гэсэн үг л дээ. Тэгээ энэ болохоор яг нөгөө хурдны зам дээр яг одоо энэ машин таньдаг энэ дүрмийн зөрчлүүд яг хэрхэн ажилт юм бэ гэдэг нэг юм бас бичлэгэн дээр ерөнхийдөө бол яг real time дээр ажиллаж байгаа. Ямар ч хоцрогдол байхгүй гарч ирж байгаа. Тэгээ part 1 бол ингээл дуусчихна. Тэгээ part 2 дээр бол дугаарыг аваад тэр дугаарын эзэн лөө
холбоо барих тиймэрхүү алхмуудыг хийгээд дуусгах бах. За тэгээд бас төгсгөлт нь бас юу гэж хэлдэг юм бол бас мэдэхгүй байгаа байхгүй. Юусэн яг ингэ болохгүй юм байлаа. За ингэ дараагийн бичлэгээр уулзцгаая ингэ дуусангууд нэг амар тэнэг санагдаад надад л. Тэгээ дараагийн бичлэгээр уулзцгаая.